Харьбын нэгэрээ буюу энэ талаар бол одоо төр сонсгол хийе гэдэг ийм асуудлыг Баярмаа гишүүн битээр бол ингээд санаачлаа явж байгаа. За өнөөдөр бол одоо хангалттай одоо хууль зааснаас 32-өөс доошгүй гишүүд гарын үсэг зурж санаачилсан байх ёстой. Тэгээ энэ одоо тоо гүйцэцээ хангалттай хүрсэн байгаа. За энэ 3-7 хоногийн хооронд бол маш их үйл явдал өрнөлөө гэдгийг та бүхэн мэдж байгаа. За энэ сонсголыг хийхгүй тулд одоо гадна дотноос янз бүрийн улсууд улсын их хурлын гишүүдэд утасдсан байгаа, ирж уулзсан гэж байгаа, янз бүрийн юм амлсан гэж байгаа, битгий зураарай гэж их олон одоо хүмүүс энийг хийхгүй тулд ингэж явсаа. Гэвч одоо бас олон шудраг гишүүд байдаг учраас тэгээ ямар ч үсэн ард түмний мэдэх хэргийг хангах энэ ажил бол одоо зохицтоондоо хүрсэн байгаа. Ер нь одоо Монгол улсын экспортын бүтээгдэхүүн гэж хэлвэл одоо уул уурхаагаас хамаардаг. Уул уурхаагаас одоо 70-80% нь гаргаж иж одоо энэ бүх Монгол улсын ажил амьдрал явдаг. Тэрний хамгийн гол нэг хэсэг бол энэ нүүрс байгаа. Нүүрс одоо 60% нь эзэлдэг. Энийг та бүхэн мэднэ. Тэгээд удахгүй одоо улсын их хурлын дараагаад улсын их хурлын хамгийн газарт одоо энэ бичгээ бид нар өргөн барина. Тэгээд одоо хоног 5-ын тогтоож болж игэл одоо ондоо багтаа тэгвэл зас залруулах, юмыг сайжруулах ийм боломжууд байгаамаа гэж үзэж байна. За яг байгалийн баялаг бол Монголын нийт ард түмний өмч гэж байгаа. За тэгээд 2019 онд орсон үндсэн хуулийн өөрчлөлтөөр бол байгалийн баялагын дийлэнх нь буюу ихэнх хэсэг нь бол ард түмэнд очих ёстой гэсэн ийм зүйл заалт орсон байгаа гэдгийг та бүхэн мэднэ. За гадаа бол одоо багш нар, эмч нар ингэж агсж байна ахмадууд. За ер нь энэ байгалийн баялагаас очих мөнгө нь одоо хэрвээ очдог байсан бол тэр хуулийнхаа зүйл заалтынхаа дагуу явдаг байсан бол Монгол улс өнөөдрийнхаа байгаа түвшингөөс 2 дахин илүү байх ийм боломж болцоо байжээ гэдгийг одоо Монголын ард түмэн бүгдөө л ингээд харж л байна л да. Энэ хулгай, энэ бүх юмыг ингээд харахад те өчигдөр зүгээр засгийн газрын ингээд нээж байгаа юмыг ингээд ганцхан компани гэхэд одоо бараг тэр 30 хэдэн гэрээний бүгдийг хийцэн байх жишээтэй. Ер нь тэгээд нууц талд бүх юм бол одоо аж ахуй эдийн засгийн гэрээ бол одоо талд юм бол юу ч байхгүй шүү дээ. Нууцлж байгаа бол ард түмнээсээ л нууцлж байгаа болчиход байгаа байхгүй юу? Тэр хулгай хийх энэ бүх юм бол тэрний ард л явдаг. За тэгээд хамгийн гол зүйл бол тэр 3-ыг зогцоорно гэж байгаа шүү дээ манай энэ гэрээ чинь. Тэгээ 10 тэрбум долларын одоо алдагдaltaй, нэг охиролтой байж магадгүй ийм гэрээ болсон байна гэдэг зүйлийг бол бас одоо иргэд бол ярьж байгаа. Энийг та бүхэн бүгдээрээ мэдж байна. Хэвлэл мэдээллийн та бүхэн ч гэсэн дамжуулж байна. За зарим нь бол 7.5, зарим нь тэр байтхаа. За бүр одоо түрүүний их хурлын үед бол 44 их 80-ийн ийм хулгай гарцсан байна гээл. Тэгэл ингээл яриад ингээл тэгэл тухайн үедээ ингээл баахан юм болж байгаа л өнгөрдөг. Тэрний ард бол хинч хариуцлага хүлээдэггүй. Тэгээ тэр мөнгө төгрөг нь хаашаа орсон мэдэгддэггүй. Ийм байгаад бол одоо иргэд Монголын ард түмэн бол их бухимдж байгаа. Тэр цэцмаа 5 толгой бол манай нийт Монгол улсын иргэдийн бүгдийнх нь хувьцаа эзэмшдэг ийм компани байгаа юм. Тэгэхээр энэ бүгдийг бол одоо ил тод ярилцах хэрвээ бид нар одоо буруу замаар явж байгаа бол эртний шиг одоо баг зэрэг зогсоогоод зөв голдролтон зөв замд нь оруулах ийм боломж бололцоо бол энэ он дотроо байгаамаа. Тийм учраас одоо аль болохоор одоо энийг одоо оройтуулах, ач холбогдлыг багасгах, сунжруулах ийм оролдлогууд бас цаана санаатай болон санаамсгүйгээр явж иж магадгүй гэдгийг та бүхэн харж байна. За түрүүн тэр оюун эрдэнэ гишүүний баланган дээр бол ухаан удаг болон бус ордуудын талаар бол сонсгол хийе гэсэн төр хороо байгуулъя гэсэн ийм зүйл явж байгаа гэж дуусаа. Тэр одоо хаана ямар юунд явж байгаа гэдгийг мэдэхгүй байна. Бодвол та бүхэн ил тод нээлттэй мэдээлэл хийх байлгүй дээ гэж ойлгож байна. Баярмаа гишүүн битээрийн хувьд бол эхнээсээ та бүхэнд бол мэдээлэл өгөөд одоо ямар үйл явц нь хаана яаж явж байгаа гэдгийг бол ингээд нээлттэй ил тод мэдээлэл явж байна. За ямар ч байсан төр хороо байгуулагдах нь бол гарцаагүй болчлоо хуулийнхаа дагуу гэдгийг ахиа хэлье.